За сайн байна уу? 33 дугаар сургуулиас орж байгаа 3 дугаар багийнхан хоосрол хэмжээлэх бэлэн боллоо. Манай баг нь үсний будгаас ямар хордуулагч бодис хэр их ялгардаг бол гэсэн асуултанд хариулт олохын тулд бид дараах туршилтыг хийсэн. Хямд ба үнэтэй үсний будгаас хар болон бор өнгийг бооронд нь харьцуулж туршилтанд оролцогч хүүхдийн үсийг будаж байх үед болон будаж дууснаас 24 цагийн дараа хэмжилтээ хийж гүйцэтгсэн. Туршилтаараа бид хүнд болон хөнгөө органик нэгдлүүдийг хэмжсэн. Бараан будаг нь цайвар будагнаас илүү хортой байдаг гэсэн мэдээлэлд үндэслэн дээрх туршилтаас хар будаг нь илүү бие үсийг ялгаруулна гэж таамагласан. Будгийн анх хайслаар улс хэрэглэж эхэлсэн хэмээн үздэг. 1900 оны үед өнөө үеийн үсний будагны найрлага үүсэх сур эхэлсэн энэхүү судалгаа нь үсээ буддаг хүмүүст сонирхолтой байх бөгөөд үс будах үед ялгарах бодис болох хэмжээг нэгдсээр хариу арга хэмжээ авах боломжтой болох юм. Бид туршилтанда ашигласан материал нь гэвэл үнэтэй үсний будаг буюу хар болон цайвар өнгийн хямдхан үсний будаг буюу бас адилхан хар цайвар бор өнгийн үсний будгийг ашигласан. Мэдээж бас под хөрөмж ашигласан байгаа. Туршилтын үйл явц нь гэх юм бол эхлээд под хөрөмжөө 40 минутын турш халаасан. Үүний дараагаар үнэтэй хар будгаа 5 минутын турш өнөртүүлсэн. Бөгөөд под хөрөмжөө дахин 5 минут амраасан. Үүний дараачаар хямд хар будгаа 5 минут өнөртүүлэн под хөрөмжөө дахин 5 минут амраасан байгаа. Дахин хямд цайвар бор өнгийн үсний будгаа 5 минут өнөртүүлээд под хөрөмжөө 10 минут амраагаад үүний дараачаар үнэтэй бор будгаараа үсээ будаж 24 цагийн дараа дахин под хөрөмжөндөө бутсан үсээ өнөртүүлсэн байгаа. Туршилтын үр дүнгээ танилцуулъя. Эхний графикт будаг 1 буюу үнэтэй хар будаг, будаг 2 буюу хямдхан хар будаг, будаг 3 буюу хямдхан бор будаг. Цэнхэр өнгөөр хөнгөн дэгдэмхий органик нэгдлийг илэрхийлсэн бол улбар шар өнгөөр хүнд дэгдэмхий органик нэгдлийг илэрхийлсэн байна. Үүнээс харахад хямд хар будгаас хамгийн их дэгдэмхий органик нэгдэл ялгарсан байна. Хоёр дахь графикт үзүүлснээр үнэтэй хар будгийг хэмжих явц болон 24 цагийн дараах хэмжилтийг харуулсан байна. Ногоон нь үс будаж байх явц цэнхэр нь 24 цагийн дараах хэмжилт байна. Үс будах явцад хүнд дэгдэмхий органик бодис ихээр ялгарч байсан бол 24 цагийн дараах хэмжилтээр хүнд дэгдэмхий органик бодис эрс багасч хөнгөн дэгдэмхий органик бодис илүү ихсэн байгааг харж байна. Дэгдэмхий органик нэгдлийн стандартыг 2 дахь график дээр улаан шугамаар тэмдэглэсэн байна. За тэгээд 24 цагийн дараах хэмжилт хийсэн нь одоо энэ дэгдэмхий органик нэгдлийн стандартыг давсан байгааг энэ графикаас харж болох нэ. Энэхүү туршилтанд хүрээлэн буй орчны агаарын бохирдол үр дүн нөлөөлж болзошгүй. Мөн будгаа 5 минут өнөртүүлээд 5 минут амрааж байгаа учраас будагны үнэр бүрэн арилж амжаагүй байж бас болзошгүй юм а. VOC бүх будгаас ялгардаг боловч үнээсээ шалтгаалan их олон бага ялгарсан байна. Өнгөний хувьд яг цайвар өнгө ашиглаж чадаагүй хэдий ч хар өнгнөөс арай цайвар бор будг нь тодорхой хэмжээнд хараасаа арай бага VOC ялгаруулж байгааг үр дүнгээс харж болно. Мөн үс будснаас 24 цагийн дараач VOC ялгарсаар байна. Бид энэ судалгааг хийснээр хүмүүс үсээ бодахдаа эрүүл мэндэд анхаарч маск зүүн цонхоо онгойлгох хэвшлийг санал болгож байна. Мөн цаашид илүү баяжуулж маш цайвар буюу блонд будаг болон хар будаг ашиглан өнгөний VOC-ийн хэмжээг илрүүлэх нь илүү үр дүнтэй болж болох билээ. Бид энэхүү хөтөлбөрт оролцсондоо маш их баяртай байна. Ментор багш болон IQ хөтөлбөрийн хамт олон болон энэхүү хөтөлбөрт хамтран оролцсон нийт хүүхдүүдтэй талархал илэрхийлье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.